чин дотроос нь ингээд нөгөө цайныхаа данхыг бас бэлдэж байгаа гэсэн. Миний шүтэж явдаг ч гэдэм үү айгүй хүндэлдэг байсан Elon Musk гэдэг хүн одоо ийм хүн болчихоор би гайхсан баг. Яагаад ийм болчихвоо? Сайхан өдөртөж шүү. Хамгийн гол нь бид нөгөө ингээд лог тарих гэдэг зүйл бол 70 хонцоос айгүй юм салцсан байдаг зүйл гэдэг ойлгох хэрэгтэй. Нөх юмтэй ингээд нөгөө хамгаалтанд байгаа. Тийм өдөртөж. Хамгаалтанд байгаа. Hi guys. За анхудаа YouTube-ийн бичлэг хийж үзэж байна. Айгүй сонирхолтой юм шиг санагдлаа. Тэгээ удаан хугацаанд YouTube дээрээ бичлэг хий гэж бодож байгаад оруулж байгаа юм шүү. Өмнө нь болохоор Instagram дээр оруулахаар ингээ нөгөө 30 секунд ч юм уу 60 секунд байх хэвээр гэж ийм шаардлагатай учраас айгүй тийм цөөхөн айгүй багцсан мэдээллүүдийг өгөх нээр ядраа тийм санагддаг гэсэн. Одоо болохоор илүү юм урт хугацааны бичлэгүүд long form content оруулъя гэж бодлоо. Тэгээд эхний бичлэгээр хэдүүлээ гоё цай ууя. Тэгээд гоё үүлонг цай бэлдсэн байгаа. Тэгээд би өөрөө бас юм цайны соёл, цайны юм ёслол хийх тийм хоббитэй хүн. Тэгээд тэрнгээрээ бас та хэд хуваалцаад тэр одоо цай уух явцдаа гоё хэдүүлээ сэтгэл зүйн талаар ярив. Сэтгэл зүйн гэдэг чинь амар асар удам том ийм сэдв тэнгүүд тэр сэдвүүдээр би бас та хэдтэй хуваалцмаар зөндөө зүйл байгаа. Өөрийнхөө идэвхтэй талаар ч юм уу надад мэдрэгдэж байгаа зүйлс, за тэгээд дэлхийн ертөнцид болж байгаа зүйлс одоо жишээ нь сүүлд Америкийн сонгуулиар бол Elon Musk болон бусад ийм том корпорациудын CEO-нууд яах нь одоо бараг төргийн эргэлт хийсэн гэдэг шиг Трампыг ялахад туслаа. Тэрнтэй холбоотой зүйлс ярих гэж бодож байна. Ads гэдэг зүйлтэй. Ads бидний бие махбодод бас яаж хадгалагддаг талаар ярих гэж бодож байна. За тэгээд сэтгэл зүйн нөгөө үйлчлэгээ үзүүлж яхад ямар зүйлс надад ажиглагдаж байна. Монгол бас сэтгэл зүй яаж хөгжих хэрэгтэй баа, ямар зүйлс нь ингээ магадгүй буруугаар хөгжиж байна, ямар зүйлс нь ингээ сайжруулах хэрэгтэй байна ч гэх юм уу тэр талаар ярих зөндөө зүйл бэлдсэн. Тэгээд хэдүүлээ эхэлцгээе. За тэгэхээр энэ болохоор үүлон цай. За үүлон тигуанин гэж нэрлэж байгаа. Тэгээд хэдүүлээ гоё хамттай цай уун. За тэгээд цай уухын тулд хамгийн түрүүнд усаа сайхан буцлах хэрэгтэй байдаг. Цай болохоор ерөөдөө ус, цайны навч. За тэгээд одоо данх энэ гураас ер нь бүтэж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээд би болохоор одоо Таиландд байгаа. Тэгээд энд ажиллаад бас амрангаа ажиллаад явж байгаа. Тэгээд нөгөө сэтгэл зүйн уулзалтууд зөвлөгөөний уулзалтуудаа бол онлайнаар хийгээд гоё байгаа. Тэгээ үлдсэн цагт нь магадгүй босоод хоттой ч юм уу Таиландынхаа энэ уул мууланд гараад гоё аялж маялаад явж байгаа тийм байна. Тэгээд Таиландд бас сонирхолтой юм нь болохоор карантины ус нь нөгөө юу гэдэг? Жохон бохирдолтой гэх юм уу шууд одоо буцаад ууж болдгоо. Тэгэхээр заавал юм юу гэдэг юм бэлээ? Цэвэршүүлсэн бодолтой усаар ерөөхдөө бүх хоолоо, цайгаа юмудаа хийдэг. За тэгээд гоё усаа буцалгаад би одоо ер нь цайны ёслолоор ингээд хоббигоо болгож хөгжүүлээд гэхүү 2-3 жил болж байна уу? Яа, 3 жоохон гарантай жил болж байна. Тэгээд яг заримдаа бол ингээд юу яадаг? Тогтмол бол цай ууж чадахгүй байгаа. Өмнө нь яг ингээ анх сурж байгаа эхний жилээ бол бараг л өдөр болгон уудаг. Тэгээ хамгийн гол нь цай уудаг хүн чинь юу яддаг вэ? Одоо ингээ цайныхаа амтыг сайн мэдрэх тэр аюул чухал байдаг. Тэгэхээр одоо өдөр болгон цайгаа хийгээд за зөв найруулсан байна уу, буруу найруулсан байна уу, хит хүчтэй найруулчих уу. За энэ цайнаас энэ цайны ургамлаас ямар амт идэж чинь гэдэг ч юм уу. Тэрийг ингээ дандаа өөртөө бараг юм бясалгал шиг хийдэг байсан. За тэгээд цайны ургамлч нь одоо нэг л ургамал байгаа л да. Гэхдээ тэрийг боловсруулж байгаагаа шал өөр болчихдог байхгүй. Тэнгүүт за юу яа? Ус буслахад дуусны дараа хэдүүлээ ярилцъя. За тийм. Тэгээд цайны ургамалч ингээд яг л одоо нэг л цайны навч гэсэн ургамлаас үүсэж байгаа боловч тэрийг яаж боловсруулж ийна гэдэг чинь айгуу чухал. Одоо заримдаа бол шууд залуу навч байхад нь аваад цай болгочих болно. Тэрийг бол цагаан цай гэж нэрлэдэг.
Тэ илүү юм ногоолог амттай. Тэгээ айгу тийм гоё fresh тэ юм шинэлэг одоо юм хаврын шин ногооч гэдэг юм уу тэ тэр шиг юм амттай байдаг бол жоохон удааж агаад хөвшин навчийг нь бас авч болно. За хөвшин навчийг авлаа гэж бодоход наран татах уу, 100хан татах уу гэдэг юм уу яаж ингэж roast хийж юм гэдэг юм уу. Ер нь кофений үр яаж одоо бас боловсруулдагтай адилхан цай ч гэсэн их нарийн боловсрдог. Тэгээд тэрнээсээ шалтгаалаад ингээд одоо ногоон цай буюу үүлон байж болж юм те эсвэл улаан цай, хар цай за тэгээд pu'er гэж ингээд нийт одоо 5 төрөлт үндсэндээ авч үздэг те цагаан цай, ногоон цай, улаан цай, хар цай за тэгээд pu'er буюу pu'er нь болохоор ерөнхийдөө нэг одоо 5-аас эхлээд 10, 20, 30 жил хүртэл ингээд хадгалсан ерөнхийдөө юм жоохон дарцсан цай гэсэн pu'er гэхээр. За тэгэхээр хэдүүл өнөөдөр үүлон уух нь байна. За би усаа буцлагцсан. Усаа буцалгаад хамгийн түрүүнд яах ёстой вэ гэхээр данхуугаа сайхан хийгээд данхаа алгах ёстой. За энэ данх гэдэг маань өөрөө бас айгуу чухал. Одоо энэ бол зөвхөн үүлон цайд зориулсан данх буюу энэ данханд зөвхөн үүлон цай л хийж уудаг. Тэгэхгүй олон цай бас ингээ холцохоор яах нь өөр амтууд ингээд холигдчихдаг учраас одоо би зөвхөн үүлонгийнхаа данханд үүлон цайгаа уудаг бахны. Тэгэхээр Таиланд руу нэг л цай, нэг л данх авчирсан. Нэг үүлон, нэг энэ үүлонгийн данхаа. За тэгээд хамгийн гол нь цай ээж уух дуртай учраас нөгөө чамдамд цайныхаа данхыг хаягнууд бүх юм чирээд ирсэн байгаа. За тэгээд ингээ гой халаад чин дотроос нь ингээд нөгөө цайныхаа данхыг бас бэлдэж байгаа гэсэн. Тэгвэл шууд хүүдэн цайны данханд халуун ус ийгээд цайгаа хандлах хэрэг яах вэ? Нөгөө усныхын температурын халуун нь данхандаа шингээд цайн руугаа ерөөсөө ордгоо. Тэгээд за тэгээд хоёр уух байгаагаа ч гэсэн сайхан цэвэрлээд өгнө гэсэн. Тэгээд цэвэрлэнгээ бас ингээд аягнуудаа ч гэсэн халаачж байна гэсэн. За тэгээд та гой үнэртэж үнэртэж үзэж болохоо чаддаг байсан болоосаа гэж бодож яад бол аюу гой үнэртэж цай авсан. Тэгээд өнгөрсөн жил би 7 сард Бээжин яваад Бээжингийн бахан цайны дэлгүүрүүдээр явж байгаа цайныхаа багшийг дагаад цай авсан байгаа. Hi guys. За бичлэгийн төр зогсоо танд нэг чухал мэдээллийг хүргэе гэж бодлоо. Тэгэхээр бид нэр гигамөр дээр сэтгэл зүйн хичээлүүд гаргаж ирсэн. Тэгээд эхний хичээл нь болохоор сэтгэл гутралаас гарсан түүх гэсэн одоо хичээл байгаа. Тэгээд миний өөрийн сэтгэл зүйч миний өөрийн сэтгэл гутралаа яаж эдгэж исэн бэ? Тэр түүхээ хуваалцсан. Гол зорилго нь болохоор хүмүүс нөгөө хүртээмжтэйгээр тэр энэ сэтгэл зүйн боловсролыг олгох. За тэгээд сэтгэл гутралаас гарах юм анхан шатны алхмуудыг зааж өгөх тийм зорилго гаргасан байхгүй. Тэгээд зарим үед бол магадгүй хүмүүс одоо ганцаарчсан яг уулзалт авъя гэхээр санхүүгийн хувьд ч юм уу цаг хугацааны хувьд боломжгүй байж болно. Тэгэхээр өөрөөр хэлбэл ингээд нөгөө нэг олон хүнд сэтгэл гутралаас сэтгэл зүйн хямралаас гарах боломжийг олох гээд хийсэн хичээл байгаа. Тэгээд та бас сонирхвол доор линкийг үлдээчлээ. Өөртөө авч болно, хайртай хүндээ авч болно тий. Ялангуяа сэтгэл гутралын үед ингээ ортон байгаа гэж өөрийгөө бодож байгаа бол энэ видео хичээлийг аваад өөртөө бас гоё идэгрэх боломжийг бэлгэлээрэй гэж хүсэж байна. За тэгээд одоо бичлэгээ үзэж болно. За тэгээд цайны данхруу сайхан хийгээд энэ яг бас нэлээд том данхандаа ордог учраас нэлээд их цай орно. За тэгээд цайныхаа хэмжээг нь усаар тааруулахгүй болохгүй. Тааруулахгүй бол яг нь амт муутай цай хийх нэг хэд их усрахыг болчих болно тийм ээ. За тэгээд цайгаа жоохон ус ийгээд цайгаа одоо сирен гэж ярьдаг. Чүүд ингээд цайныхаа ингээд нэг юм бүх гатцсан байгаа хэсгийг ингээд гаргаж болно гэсэн. За тэгээд
одоо сэрэснийхаа дараа одоо өглөөс ирж гин гэсэн үг шүү дээ. Цай чинь ингээд жоохон чиг аваад ирсний дараа яа гой бэлэн болоод ирэнгөт нь хусаа хийх нэ. Oots. За тэгээ жоохон хандлага ихтэй нэг уддгүй л дээ. Нэг үндсэндээ нэг 10 секунд, 20 секунд, 30 секунд байж болно. Гэхдээ ерөөсөө яг ямар цай хүч нэгдгээс чинь шалтгаалт. Одоо жишээ нь хийдийн хандлах тусам хүчтэй тэ амтууд нь гарч ирдэг ч гэсэн цаагаараа бас ингээд нөгөө хийдийг хандлагдчих юм бол муухай юм хүчлэлэг амт нь гарч ирж болно гэсэн. За эхний юуг бол айгуу сайн баланстай байх хэрэгтэй. Хит одоо хөнгөн биш, хит хүнд биш. Яг гоо балансыг барих хэрэгтэй. За. Тэгээд хандсан болсныхаа дараас тагийг онгойлгох хэрэгтэй. За тэгээд зөндөө цай авах хамтдаа. Тэгээд цай авах гэсэн кофеин ихсээд тэгээд би ингээд сүүл рүү жоо кофеиндээ мансуурж эхэлдэг байгаа. Окей. Жохон дутуу хандсан байна. Ойр цайгаа игээгүй. Туршлага гутж байна. Nice. За тэгээд таад маань сэтгэл зүйн бичлэг гэж батсан ч зүгээр цайгууд ахаар мангар санагдчих магадгүй. Би ихлээр юу ярих гэж батсан. Одоо нэг сионод. За би халуун сургуультай байхад бол Elon Musk гэдэг хүний нөгөө намтрыг нь ном болгоо бичсэн байсан. Тэрийг ингээд уншсан. Тэгээд яг үннийг хэлэхэд аюу тийм рол модел, айдлаа болгож ингэж бас маш их тийм урам зориг авдаг хүн байсан. Гэтэл ингээд сүүлийн хэдэн жилүүдэд тоо хүний ингээд гаргаж байгаа үйлдэл тий одоо улс төрийн байр байдал тий эсвэл ингээд нийгэм нөлөөлж байгаа зүйлс нь аюу тийм сөрөг болж хувирж байгааг бол харж байгаа. Тэгээд одоо жишээ нь зарим хүмүүс мэдэхгүй байж магадгүй сая Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуульд тийм ээ Трамп бол бас нэг ялхан амар тодорхойгүй биш байлаа шүү дээ. Тэгтэл одоо сонгуул болохоос өмнө хэдэн хоногийн өмнө Joe Rogan-ы подкастн дээр одоо Elon Musk ороод Трамп өөрөө ч ороод тий тэгээ ингээд юу яаж чадлаа л та одоо ингээд сонгуулийн бас саналыг аягүй сайн хөдөлгөж тий нөлөөлөөд тэгээ ингээд Трампын тал руу явж чадсан. Тэгээд сая нөгөө тангараг өрөх шатлалтан дээр тийм ч ихсэн Elon Musk очсон. За Elon Musk-аас гадна яг нь бахан технологийн корпорациудын том CEO-нууд тий Amazon-ы Jeff Bezos, Mark Zuckerberg одоо Meta-гийн тий очсон байсан. Тэр ингээд нөгөө харахад маш их юм их мэдлийг өөрсдөө цуглуулж байгаа байхгүй. Тэгээд яг тэрийг нэг амар уус төрчж байгаа юм биш зүгээр сэтгэл зүйн талаас нь би их харж илаа. Ягаад гэхээр хүн ер нь одоо ингээд Elon Musk шиг тий одоо байгаль цагуурын өөрчлөлттэй ингээд дэлхийн дулаалын хэсэг бас тэмцэжсэн. Тэгээд захиргаан машин гаргаж ирсэн ч гэх юм уу тий ийм амар тийм өөр үн цэнтэй тий дотоод үн цэн гэдэг юм жанжин шугам нь өөр байсан хүн яаж ингэж өөрчлөгдөж чадваа ч гэх юм уу тий тэр талаас нь би харлаа. Тэгээ харахад нөгөө ингээд ер нь бол удирдах түвшний ажил дээр очисон хүмүүс сионууд бас ингээд сэтгэл зүгээрээ маш их өөрчлөгддөг. Ихэнх нь ер нь нарциссист маягаар бас одоо ингэж өөр юм хүн болж хувирдаг юм байна гэдэг би бол анхаарад ажиглаад байна. За түлээ цаа дахиад нэг хандлага үзчихгүй бол энэ юу ч дутуу хандлагатай.
За тэгээд заримдаа бас нэг юм дээрээс нь шууд гойжулчих болно. Яагаад тэгэхээр халуун ус маань өөрөө гаднаас нь бас нөлөөлөх хэрэгтэй. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр сионод биш тий одоо нийгэмд ингээд нарциссист хүмүүсийн хувь ингээд тий магадгүй нэг 2-3 байдаг бол сионуудын ингээд нэг 5 хүн тутмын 5 сио тутмын нэг нь ингээд нарциссист байдаг гэж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл 20% тий. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр нарциссист хүмүүс илүү их сио болоод байна уу? Эсвэл сиогийн одоо ийм албан тушаал өгсөн хүмүүс ийм нарциссист сэтгэл зүйтэй болоод байна уу? Аль нэг нь гэсэн үг. Ямар ч хэлээс энэ хоёр хоорондоо юм холбоотой байна гэсэн. Тэгэхээр ингээд бодоод үзэнгүүд биш тий түүхийн хугацаанд ч гэсэн одоо юм хаан тий эсвэл эзэнт гүрний юм өдөрдөгч хүмүүс бас тодорхой хэмжээгээр нарциссист сэтгэл зүйн одоо narcissistic personality disorder гэж ярьдаг л да. Нарциссист зан төлөвийн доголдол гэсэн үг ер нь бол тийм зүйл ингээ үзүүлээд байна гэсэн. Тэгэхээр хэдүүлээ бас юм нарциссист гэдэг зүйл яагаад үүсдгийг ярилцъя. Oh, that's good. Oh, that's nice. Тэгэхээр нарциссист гэдэг бол бас ингээд нэг юм одоо хүний ингээд нөгөө нэг сэтгэл зүйн төлөвшил явж явах хугацаанд нэг төвшөнд нэг гатцсан байна гэсэн. Lowengreen онол гэж ярьдаг. Тэр нь болохоор эгоны ингээд юм хөгжиж явах юм үе шатууд гэдэг байхгүй. Тэгэхээр нэг юм нийт 9 үе шатаар хүмүүс явдаг юм байна л та. Тэр нь ингээд бага наснаасаа эхлээд ингээд хамгийн сүүл рүү ингээд төлөвшөө тэ одоо хөтөл нас хүртлээ ч гэдэм үү эсвэл ингээд нэг хичээл нас хүртлээ ч юм уу ингээд хөгжиж байгаа тэр хүний сэтгэл зүйн төлөвшлүүдийн ингээд эгоны төлөвүүд ингээд хуваацсан гэсэн. Өнгөд ингээд нэг төлөв дээр нь юу гарч ирдэг вэ гэхээр тухайн одоо хүүхэд төрөөд хамгийн ихэнд болохоор яг нь ээж аав дээр маш их хамааралтай байдаг. Тэр ийм хүчгүй хамааралтай тим төлөв, тим эгоны төлөв байдаг юм тий. Өөрөөр хэлбэл хүмүүсээс ингээд хамааралтай буюу өөрөө ямар нэг үйл хийж чадахгүй. Тэр бол магадгүй одоо ингээд нэг хэдэн сартаагаас хэдэн ой хүртэл ч юм уу үйлждэг. За дараа нь бас яадаг вэ гэхээр өөрийгөө зөвтгөх үе гэж ярьдаг. Буюу бусад хүмүүс миний хүслээр байх ёстой. Тэр би одоо өөрийнхөө хүсэл хэрэгцээ ингээд дандаа хангуулж явах ёстой ч тийм үү. Тийм үе шат ирдэг бахан л та хүүхдийн одоо тархины төлөвшөлтэй хөгжилт нь болон бас өөрийгөө ингээд ойлгох нэг юм оюун ухаанд нь тий. Тэнгүүд энэ төлөв угаас хүүхдүүд гарч ирдэг тий. Ингээ айгу дураараа бусад хүмүүсийг ингээ яг өөрийнхөө байлгахыг хүсдэг ч тийм үү тий. Тэгээ ингээ өөрийгөө бусдаас илүү миний хүсэл хэрэгцээ бол бусдаас илүү байх хэрэгтэй ч тийм үү тийм байдаг. Тэгэд уг нь бол энэ одоо үе шатаас ингээ гардаг. Тэгээ дараа нь ингээд ээж аав нар ч юм уу энийг за ингэж болдгоо миний хүү ингээд тоглоомоо хүмүүстэй хуваалцах хэрэгтэй, хүмүүст ингээ илдээ хандах хэрэгтэй. Чи ингээ чиний буруу байна ч тийм үү те. Бурууг нь хэлж өгөх, хязгаарыг нь тавих те. Харилцаа нь ингээ эн чин болдгоо маа, тэр чин болдгоо маа, эн чин болдгоо маа гэдэг ингээ зааж өгж байгаа зүйлээс нарциссист эгоны төвшин ингээ шилжиж гарч ирээд дараагийн төлөв буюу за би ямар ч байсан өөрийгөө жоохон контролдох хэрэгтэй юм байна. Миний хүсэл хэрэгцээ бусдынхтай ингээ ижил те дандаа дээгүр биш юм байна гэдэг ингээ төлөвшөж явдаг. Гэтэл яг тэр үед нь тэр шилжилт нь явагдахгүй бол яах вэ? Тэр үеэс нарциссист ийм personality disorder буюу ийм зан төлөвийн доголдол гарч эхэлдэг. Өөрөөр хэлбэл өөрийгөө бусдаас илүү гэж боддог, өөрийнхөө хүслээр бусд хүмүүсийн удирдах контролдож тэ ингээд юм эрхэлсэн хүүхэд шиг аашилдаг тийм зан төлөв ингээ үлдчихдэг. Тэр нь ингээ нарциссист зан төлөвийг бас үүсгдэг байна. Тэнгүүд яадаг вэ гэхээр сионод болохоор яадгүй. Ингээ хамгийн одоо тэр байгууллагад байгаа хамгийн өндөр албан тушаалтай, өндөр эрх мэдэлтэй хүн байгаа шүү дээ. Магадгүй яг борд байгаа, тузын одоо гишүүд байгаа ч гэсэн зарим тохиолдолд магадгүй сион илүү нөлөөтэй, илүү эрх мэдэлтэй байж болно. Ялангуяа Tesla-гийн одоо Tesla гэж Elon Musk-ийн хувьд бол бас тийм байх гэж би бол бодож байна. Тэгээд нөгөө тийм одоо нарциссист үеийн ингээд өнгөрөөд заяа. Тэг ингээд эгон ингээд дараагийн төлөвшөлтөд очиж явсан ч гэсэн яг ингээд сиогийн албан тушаалд очихоор өмнөх те магадгүй нэг ойтой ч юм уу 2 настай ч байсан үеийнх шиг нь ингээд хүн болгон өөрт нь заа гэж хэлдэг. Хүн болгон өөрт нь ингээд тгий ингийг амар илдгээр ханддаг. Өөрийнх нь ингээд айсаар нь байдаг буюу яг нэг 2 настай үеийн
хүүхэд нэг дураараа байх гэж оролцдог шиг Сионууд яг тийм нөхцөл байдалд орчиж байгаа. Эргэн тойрны хүмүүс нь өөрийг нь маш их эрхлүүлдэг буюу өөрөөс нь айгаад эрх мэдлээс нь айгаад үгүй гэж хэлж чаддгүй, өөртөө сургууцалддаг, өөрийнх нь хүслээр байдаг, өөрийнх нь одоо ингээ аясаар байгаад ирэхээр яах нь тэр хүн дахиад яг 2 настай үшгээ би чинь бусдаас илүү юм байна. Би өөрийнх нь миний хүслээр бусд хүмүүс байдаг юм байна ч тийм үү те. Ингээд нөгөө нэг өөрийнхөө ойлголт нь маш их дүүйлгэж буюу ингээд төсөөллийн бодит байдлаас ингээд ташаарсан тий бодит байдлаас тасарсан тийм эгоны ойлголт дахиад ингээд 25 наснд нь 30 наснд нь 35 40 наснд нь үүсэх гэдэг болох юм байна гэсэн би бол тийм үнцгүүд харж байна. Тэгэхээр одоо ингээд хэдүүлээ зөвхөн Сион дээр яасан ярихгүй зөө. Одоо ингээд Роми ингээд түүх байгаа шүү дээ. Роми эзэнт гүрэн. Тэнгүүд маш олон тийм диктатор одоо ийм төрөмгийлэгч зан чанартай, яг нарциссист зан чанартай ийм эзэнт гүрний удирдагч зөндөө байсан. Тэнгүүд одоо жишээ нь яг ингээд нарциссизм болон CEO ч юм уу гэдэг судалгаа үзээд түүхэд дээр уншаад эсвэл ингээд бичлэг үзэж хаад ч гэсэн Ромд болохоор бас ингээд гарч ирсэн. Ер нь эзэнт гүрэн болгоны гарч ирсэн зүйл нь болохоор эзэнт гүрний удирдагч хаан хүн бас яг ийм нарциссист болох гэдэг. Өөрөөр хэлбэл бүхэн өөрийнх нь ингээд иргэшээлт байгаа. Өөрөө ингээд бүхнийг давмгаалж дарангуулах ийм их мэдлэлтэй болоод ирэхээр одоо өөрийгөө магадгүй жирийн хүнээс дээш гэсэн юм хэрэгм зоолонд одоо өргөмжлөө тэрэндээ өөрөөр итгээд тэгээд эго нь одоо би л одоо бараг л бурхныг хөгтөж гэх юм уу те би одоо ингээд бүх зүйлээ шийдэж хастаач гэх юм. Би ертөнд өвчнөцгийг өстой эзэгнэмч гэх юм. Тийм зүйлс гарч ирдэг гэдэг нь бол түүхээс ч гэсэн харагддаг байна. Тэгээд би ингээд бодож ил байсан л та. Ер нь бол окей тий их албан тушаал мөнгө тийм алдартай байх тусам юм нарциссист зан чанар дахин төрөх эсвэл дахин үүсэх боломж байдаг юм тийм. Магадгүй тэр хүн ингээд бага бахта тий 1-2 наснда тэр нарциссист үеэ өнгөрөөгөөд тий ингээд даруухан болоод даруй төлөв болоод ийм явж исэн ч гэсэн буцаад тэр нарциссист зан чанарыг нь аваачих тийм нөхцөл байдалд очиж байгаа байхгүй тий. Маш их олон хүн өөрийг нь шүтэж биширдэг. Маш их ийм их мэдэл одоо авдаг тий. Тэнгүүтээ нэмээд бас юм мөнгөтэй юу хийвэл юугаа хийдэг тийм болоод ирэхээрээ нөгөө нарциссизм гэдэг энэ зан чанарыг үүсгдэг энэ нөхцөл байдал нь 35 наснд нь ч юм уу 40 наснд нь дахиад үүсчихвэл дахиад нарциссист болдго юм болов гэж хараад байна. Яг энийг бол тэгээд цаад шүүлтүртэй хүлээж аваарай тий. Мэдээж нарциссизм гэдэг бол өөр өөр шалтгаанууд байгаа л да. Би ихтэй зүгээр сэтгэл зүйч хүний хувьд тий тодорхой хэмжээний ингээ бас судалгаа хийгээд нэг энэ зүйлийг бас ингээ ойлгох гээд хичээгээд сүүлийн 2-7 хоног бол маш хичээсэн. Тэрийг бас хуваалцъя гэж бодлоо. Яг тэгэхээр ингээд тий ингээд миний шүтэж явдаг ч гэх юм уу айгүй хүндэлдэг байсан Илон Маск гэдэг хүн одоо ийм хүн болчихоор би гайхсан баг. Яагаад ийм болчихвоо? Сэтгэлзүйднүүд юу болоод ийм шилжилт болчихв те өөрчлөлт болчихв. Эсвэл ийм хүн байсаар байжгаад тэгээ зүгээр өмнө нь тэрийг хүмүүст харуулдаггүй байсан юм уу ч гэдэг юм те. Тийм байдлаар нь хараад ойлгох гэж хичээсэн. Тэгэхээр нэг юм холбоо байна те. Мөнгө их мэдэл алдар нэртэй байх тусам нарциссизм үүсэх өндөр магадлал байдаг байна. Тэгэхээр одоо ийм удирдах албан тушаал руу очих тусам л таны ийм нарциссист болох тий өөрийгөө бусдаас дээгүүр тавиад өөрийгөө ийм дураараа байлгаж бусдыг хүслээрээ байлгах тэр ирмэлзэл тэр нэг ийм шунал ихсэж гин гэсэн. Тэр одоо нөгөө юу гэдэг гүн ухаанууд байдаг шүү дээ. Одоо стоицизм гэж байгаа. Энэ бол одоо Роми эзэнт гүрэн одоо хугацаанд бол маш их алдартай байсан. Бидний мэдхтэй Максимус Арелиус үлээ Маркус Арелиус гэсэн Ромын нэг юм хаан одоо удирдагч хүн бас meditation гэдэг ном бичээд тэрэн дээрээ ингээд stoicism буюу одоо юм stoic гүн ухааны талаар ярьж исэн. Тэр гүн ухаан дээр ч гэсэн ингээд ийм зүйлд автагдахгүй байх тий яаж ингээд нарциссист байхгүй байх вэ талаар маш их ярьдаг. Тэгэхээр нөгөө одоо нэг шинээр гарч ирээд байгаа зөвлөл биш. Маш ингээд түүхийн хугацаанд хэдэн мянган жилийн хугацаанд бид нар ингээд эзэнт гүрний хаан хүн эсвэл удирдагч хүмүүс нарциссист болох гээд байна. Тэрийг яаж бас ингээд болохгүй байх вэ гэдэг талаас нь зөндөө ярьж ирсэн байгаа. За.
Nice, nice, nice. Тэгээ нөгөө юу гэдэг? Хитэн бас нэг юм таоизм гэдэг юм гүн ухаан байдаг. Гүн ухааны ингээд ишлүүд нь бас ихэнхдээ юм үлгэр байдаг байхгүй төнгөд нэг үлгэр дээр нь болохоор юу гэсэн байдаг. Нэг хүн одоо ингээд юм мэрэгэн хүн тий одоо sage гэж ярьдаг мэрэгэн ухаантай хүн ингээд зүгээр амьдарч явах тэгээ алдартай ингээд амьдардаг байж л тий алдартай олон нийтэд нэртэй гэхдээ зүгээр л ингээд ууланд амьдардаг. Тэнгүүд нэг удаа болохоор тэр нөгөө нэг тухайн одоо газар нутгийнх нь гэхүү те хушууных нь гэхүү эсвэл юм одоо хаан ноён нь болохоор чи манад ингээд хурж ирээд ингээд төрд ажиллаа тий төрийн юм алдт болоо тэгээд миний ингээд шийдвэр гаргалтанд сайн тусалчий гэжсэн байхгүй. Тэнгүүд тэр мэрэгэн ухаантай хүн болохоор аюу сайн бодож жагаад за окей болж гин гэхдээ ингээд нэг одоо болцолтой байна гэд. Тэнгүүд тэр нь болохоор сар болгон ингээд нэг өдөр би нэг өрөөнд ороод өдөржингөө тэнд байна. Гэхдээ тэр өрөөнд өөр хин ч орж иж болохгүй гэж ийсэн. Тэгээд ингээд тэр одоо ноёнд одоо хаанд одоо шадар болоод тий магадгүй шадар туслах нь болоод ингээд ажиллаж байгаа байхгүй. Тэнгүүд олон жил болоод ингээд маш олон юм ухаантай стратеги өндөр юм шийдвэрүүдийг гаргаад явж байгаад тэнгүүд нөгөө хаан болохоор яах нь энэ хүн одоо тэгээд надад ийм гоё ингээд тусалж байгаа юм хөрлөө яг тэр нэг сарын нэг өдөр ганцаараа тэр өрөөнд юу идэг болоо гэдэг ингээд юус ингээд бодлоос нь гарахаа болоод маш их сониуц зан хөдөлж байгаа байхгүй. Тэгээд ингээд сүүл рүү тэсгээ болоо те одоо 10 жилийн дараа ч юм ингээд юу болчихж байгааг нь мэдмээр байна те тэр магадгүй тэр өрөөндөө ороод ингээд нэг одоо ном уншдаг ч юм уу эсвэл ингээд ямар нэгэн байдлаар ингээд ирээдүйг харангуйтаа ингээд надад шийдвэрээ гаргаж өгдөг юм болооч гэх юм те сониуч байдлаар бодож болно шүү дээ. Тэг өнгөд нэг өдөр болохоор ингээд нууцаар ингээд харсан гэж аахгүй. Тэнгүүд тэр мэрэгүү ухаантай хүн юу тэр өрөөнд хийжсэн бэ гэхээр одоо тэр төрийн те шадар хүний шадар туслахын одоо ийм том амар гоё юм хуцаа тайлаад тийм гуйлгачны хуц буюу яг өмнө ууланд амьдардаг байсан хуцаа ингээд өмсөжсэн. Чи яагаад ингээд гуйлгачны хуц өмсөж байгаа юм бэ гэдэг ингээд асуусан байхгүй. Тэнгүүд нөгөө мэрэгүү ухаантай хүн нөө чи намайг харчлаа тэгэхээр одоо хоёлаа ингээд хамтран ажиллах боломжгүй болсон. Тэ? Гэтэ би чам нууц аял яад гэхээр би ингээд нөгөө гуйлгачин гэдэг ч юм уу те ингээд зүгээр ингээд энгийн хүн гэдэг identity тодорхойлолтоо алдаж болохгүй. Яг тэгвэл одоо ингээд төрийн том ингээд альбан тушаалт очоод шатар туслах ингээд гой хуцууц юмсвол энэ зүйл ингээд автагдаад ах юм бол миний ингээд тэ шийдвэр гаргах тэ мэрэгүү ухаантай байх бол алдагдчихна. Яг тэгвэл энэ шатар туслахын ажилд орчингуудаа өөрийгөө би өстэй айгуу чухал хүн гээл тэ тэрэндээ автагдаа тэрнээсээ болоод ингээд миний өөрийгөө харах үнцэн ингээд өөрчлөлтөөл ирэх юм бол би угаасаа мэрэгэн юм шийдвэрүүд гаргаж мэрэгэн сонголтуудыг хийж чадхаа болох учраас би үргэлж сард нэг удаа ингэж энэ өрөөнд ороод хин шаардахгүй тэгээ ингээ гуйлгачин болоод гуйлгачингийн мэдрэнд аваад тэгээ гуйлгачин гэдэг нь явахтай зүгээр одоо ямар ч их мэдлгүй хөрөнгө байхгүй зүгээр л юм энгийн хүн одоо юм бадарчин хүн шиг гэсэн үг байхгүй тэр тийм болж тэгэж нөгөө нэг өөртөө тэрийгээ сануулдаг гэсэн гэж байна. Тэгэхээр яг тэрнтэй адилхан бид нэр одоо ямар ч альбан тушаалд очсон ямар ч одоо дүр тоглосон бай энэ бол дүр гэдгийг мэдэх өөртөө сануулах нь чухал юм шиг санагдчих. Эго гэдэг чинь өөрөө дүр ахгүй тий би одоо ийм хүн гэдэг юм тодорхойлох тавьчих чаа гэсэн. Тий одоо зөндөл эгоны төрлөг байж болно шүү дээ. Би ингээ мундаг төгс хүн. Гингүүд яг нь би алдаардаг бүх зүйлийг сайн хийдэг маш мундаг бусдаас илүү ийм чадвартай хүн гэсэн хайрцаг тэгээд дүрд орчиж байгаа юм. Тэнгүүд тэр дүртэй хэртэй автагдахаар яадаг вэ гэхээр хүн сүултээ би чинь энэ дүрштэй гэж итгээд тэгээ тэрнээсээ гарч чадах болдог. Тэгээ мартцдаг. Одоо ингээд театрт ажилладаг хүмүүс бол ингээд жүжиг тавьж байхдаа нэг костюмд ороод дүр бүтээж байгаа шүү дээ. Тэнгүүтээ тэр дүрээрээ ингээд тайзан дээр ингээд амар гоё дүр орж жүжиглэж ийсэн нь жинхэнэ амьдрал дээр ч гэсэн яг тэр дүр рүүгээ ороод тэр хувцас өмсөд ингээд тайлахгүй яваад байна гэсэн үг. Тэнгүүд ингээд
эё гэдэг зүйл чи яг тэр л ахгүй. Би ийм дүр гэж өөртөө итгүүлэнгүүтээ тэр дүрээсээ гарч чадахгүй ингээд хувцсыг өмсөөл ингээд өдөр тутамдаа яваад байна гэсэн. Тэгээд ингээд хамгийн гол нь олон ширхэг дүрүүд ингээд нэг дор хүнд илэрч болно те. Тэнгүүд ингээд нэг бол амар юм одоо ая тал засагч буюу хүмүүст амар гоё мэлдэг байдаг хүний дүрт тоглосноо тэн дээр нэмээд яах нь амар юм мундаг бусдаас илүү те чадварлаг те алдаа гаргадаг тийм хүний дүр тэгснээ дахиад нэмээд одоо бусдыг авардаг аврагч баатрын дүр ингээд олон дүрүүд холигдоод ингээд сүүл рүү өстө холион матан болоод гэдэг зүйл бол ийм байж болно гэсэн. Тэгээд CEO хүмүүс, менежер хүмүүс, удирдлага хүмүүс ч гэсэн би бол зүгээр яг ажлын байрны нөхцөл байдалтай нэг дүр тоглож байгаа юм байна. Гэтэ энэ бол зүгээр дүр гэдгээс ойлгож байгаа хэрэгтэй гэж би бол харагдаж байна. Яа, тэгжиж ер нь бол ингээ өөрөөсөө жоох юм хол зайтай буюу тэр дүрээ нэг юм зайтай байлгаад энэ бол би биш шүү гэдэг тэр мэдрэмжийг сайн өөртөө сануулж авах хэрэгтэй. Тэгэхгүй болохоор сүүл рүүгээ энэ CEO хүмүүс бол те одоо ингээд та мэдээ уншиж байгаа бол энэ сүүлийн үед одоо Америкт байгаа тэр нэг технологийн корпорац те ялангуяа ингээд юм цагаан хайртай эрэгтэй хүмүүс бол бүгдээ ингээд яаж штэ юм 3 CEO одоо Марк Закерберг, Джефф Безос, Илон Маск гэсэн энэ гурав бол өстой төрийн те улс төрийн юм их мэдлийг бол өөрсдөө аягүй сайн хоримтлуулж цуглуулж байгаа хэрэг. Тэгээд хамгийн гол нь үр уршиг нь одоо ингээд цагаач хүмүүс те ингээд ийм цөөнхтэй арьс өнгөний хувьд ингээд цөөнх Аз хүмүүс, хар хүмүүс, Латин Америк хүмүүс за тэгээд ингээд гаднаас ирж байгаа цагаач буюу те магадгүй одоо их орнд нь айгуу тийм хар тамхины даймаа ихтэй байдаг хүмүүс заримдаа одоо Мексикээс ч юм уу эсвэл өмнөд Америкуудаас ингээ Америк руу дөрвж байгаа тийм дөрвөгчд цагаач хүмүүс айгүй юм хохирч जैन. Гол нь нөгөө юу байна л та. Уур амьсгалын өөрчлөлтөнд бас айгүй нөлөөлөд байна. Яагаад гэвэл ямар нэг юм climate crisis зүйлс төр хийжсэн тий төслүүд, хөтөлбөрүүд, прожектуудыг ингээ зогсоочих жоохгүй. Тэгэхээр ингээ нөгөө нэг CEO хүмүүс нарциссист байх тусмал өөртөө өөрийнхөө эрх ашиг л боддог буюу таны эрх ашиг бодохгүй, ажилчин ангийн эрх ашиг бодохгүй. За тэгээд бүр тэр байгалийн эрх ашиг ч гэдэм үү те байгаль дэлхийг бол ерөөсө бодохгүй. Ингээ нөгөө хувь ачаасан хүн гэдэг чи яг жинхэнэ нарциссистэй гарч байгаа. Хүмүүсийн одоо хэлж зансан те чи битээ хувь ачаа гэдэг ийм муухай бай гэхээр нарциссист битээ бай гэж бас ойлгож болно гэсэн. За би бол тэгж бодож байна. Тэгээд өөрчлөлөө цаагаавь. За дахиад нэг мэдээллийг хүргэе гэж бодож байна. Тэр нь болохоор Гигамор дээр бид нар ийм хосын хөзөрт тоглоом гаргасан. Тэгээд Валентины хөлбөрт нь болохоор 36 асуулт байгаа. Өөрөөр хэлбэл ингээд гоё хайрын 36 асуулт гэж ойлгож болно. Гэхдээ дотроо 3 төрөлтэй хөгжилтэй буюу ингээд гоё ярилцаад энийх боломжтой асуултууд байгаа. Хайрын буюу одоо ингээд би бидийг гоё дотносоо зүрх сэтгэлээрээ холбогдох тийм асуултууд бас байгаа. За тэгээд халуухан асуулт гэдэг тодорхой хэмжээгээр те секси тийм гоё юм таашаалын мэдрэмжийг ихсгэх тийм асуултууд бас байгаа. Тэгээд та Валентинаар бас аваад те хостоогоо гоё тоглож үзээрэй. Бидний хувьд бол зөндөө гоё бэлдэж байгаа гоё дизайнтай гаргасан. Хамгийн гол онцлог нь болохоор PDF-ээр тань руу явуулаад та өөрөө хэвлээд тэгээ өөрөө бие дагаад ингээд хайчлаад тэгээ хийчих боломжтой амар тийм амархан дизайнтай гаргасан байгаа. Тэгэхээр хостоогоо гоё тэгээ нэг үчи гоё юм дурсамжтай өнгөрүүлэхийг хүсэх юм бол энэ тоглоомыг туршаад үзээрэй гэж хэлмээр байна. Ярьж байгаа хооронд цайны маань даах нэлийн хөрсөн учраас би нэлийн усаа жоохон халааж агаад дахиад шийлээ. За тэгээд нэлийн дахиад дээрээс нь ингээ хасгаад өгье. Ингэх тусам сайхан цай маань одоо юу юм өөрөө цайны даах маань ингээ дотроос гоё халууна барьж эхэллээ гэсэн. За тэгээд эхний хоёр хандлага бол юм гоё юу байлаа зөөлхөн жоохон юм чихэрлэгдүү банан шиг юм амтууд бас зөндөө байлаа. Одоо бол ингээд 2 дахь, 3 дахь, 4 дахь тий ингээд хандлага нь ингээд ихсэх тусам хандлага нь ихсэх гэж. Цайгаа ингээд хандлаад олон дахин хандлах тусам арай жоох юм бүдүүн гэх үү, арай жоох юм биетэй гэх үү тийм амтууд одоо юм хөрслөгдүү тий одоо юм ногоолын амтууд нас их гарч ирдэг. За тэгэл
цайгаа уугаад яриад ч гоё байна. Хоёр зүрх цайгаа уугаа. За одоо болсон байна. Унш сайхан унтарч шүү. Энэ цааны гоё зүйл нь болохоор амар таслаг амттай. Яг юм одоо сүүний өрөмж гэх юм уу те. Эсвэл юм гоё юм тослог юм алмонд те. Самар байдаг шүү дээ. Самар идэж байгаа юм шиг. Almond samar. Одоо ч гэсэн юм гоо чихэрлэг цэцэг шиг тийм гоё амт нь байна. Тэгээ анх найруулгатай ингээд айгүй зөөлхнөр ихсэн учраас гэтээ зөөлхнөр ихлэж бодоагүй л те. Зүгээр дотор хандалцсан байсан ихнийх нь. Зүгээр тэгж таарлаа зөөлхнөр ихлэж таарлаа. Тэгээд зөөлхнөр ихлэхээр одоо нөгөө юм халуун ус өндөр температуртай ус хийх тусам ийм одоо жимслэг те юм чихэрлэгдүү ийм гоё хөнгөн амтууд нь ингээд хурдан гараад дуусчихдаг. Тэгээд энийх болохоор одоо хүртэл байна. Тэгэхээр нөгөө зөөлхөн хандалж ихсэн болохоор тэгж амтагдаж гинэ гэж бодлоо. Ноо nice. Oh, that's good. Тэгээд түрүү хэлсэн чинь цай авах тусам кофеин хөдлөөд улам хурдан яриад улам энергитэй болоод амар байдаг шүү. За тэгээд хоёр дахь эхний ярих марсан зүйл нь бол тийм SEO, нарциссизм хоёрын хоорондын холбоо. За хоёр дахь ярмаарсан зүйл нь миний өөрийн бас сүүлд мэдэрж байгаа идэвхтэй зүйлс байна. Би өчтөр орой аяг уйллаа. Ер нь бол бясалгал хийж байгаа нэлээ бас уйлжгаад жоохон инээж эхэллээ. Зөндөө инээсэн. Ингээд өдөртөж чадахгүйгээр зогсож чадахгүйгээр зөндөө инээсэн. Тэгээд сүүл рүү сайхан тайвширсан. Тэр болохоор юу байсан бэ гэхээр миний ингээд биеинд амар их удаан хоригдчихсан байсан юм айц гадагшлсан зүйл болсон. Яа, тэгээд айц гэдэг зүйл бол те миний амьдралд бол маш удаан хугацаанд байж байгаа. Тэгээд сэтгэл түгшүүр те ямар нэгэн зүйл айц санаа зовох зүйл бол зөндөө удаан намайг хамт ингээд байж байгаа нэг өсний найз маань. Дагасаал юу нэг жоох юм айцтай хөвгт байсан. Тэгээ яагаад гэдгийг би бол мэдээгүй. Тэгээ яг хуу идэвхлүүд ингээ урт хугацаанд хийж байгаа. Тэ одоо ингээ яг идэвхлээ таацгаа мэдгүй 6-7-8 жил ч юм болчихлоо. Тэгээд сүүл рүүгээ бол гоё сүүлийн 2-3 жилд бол яг бие махбод руу орж эхэлж байна. Тэгээ бие махбод тэр хадгалагдсан юм эмоц зөндөө байдаг гэдгийг мэдэрч эхэлж байгаа. Тэгээ заримдаа ингээд гинт ингээд айц гарч ирээд тавигдаж явдаг, маш их уйлдаг. Өчтөрийн юм тайтгаруулах уу, эмоц гадагшлуулж тайвшруулж байгаа тэр үйл явдлаас надад ийм ойлгогдсон зүйл болохоор одоо би өөрийнхөө жинхэнэ төрхөөр тий үнэн төрхөөр байхаас яагаад гэсэн. Хоёрт санхүүгийн айц их байсан. Мөнгөтэй холбоотой. Тэгээ мөнгөтэй холбоотой айц бол хүмүүсд хүн болгонд байдаг. Тий? Яагаад гэвэл энэ чинь нэг ширээн дээр идэхэн байх үгүй шийдэд байгаа шүү дээ. Гэхдээ магадгүй тий бид нар тэр мөнгөтэй холбоотой айцсан дээр зүгээр ингээд за ингээд санаа зовоод окей энэ дээр явж исэн анхаарал хандуулах хэрэгтэй байна да гэд орхих биш маш гүнзгий айцууд их мэдэрдэг. Яагаад гэвэл нөгөө мөнгө чинь цаашаа явж яах нүхээр би ингээд
амьд гарах уугүй юу, орших уугүй юу ч гэдэг нь тэрнийг халуулах гэдэг. Тэгээд би болохоор тийм айц мэдэрсэн. Ийм 2 төрлийн айц намайг өчтөр орхиж явлаа. Эсвэл сайхан тайвшаад мэд дотор ингээд тайтгараад үлдлээч гэх юм те. Тэгээд гол надад мэдрэгцэн зүйл нь болохоор ингээд ховоо ертөнд миний ингээд арыг дааж байгаа юм байна. Тэ? Би ингээд нэг санаа зовоодох шаардлагагүй юм байна гэсэн мэдрэмж надад төрсөн. Тэгээд яг хөө сэтгэл зүйч хүн ч гэсэн би чинь өөрөө бяцлал зөндөө идэг тэ мэдрэмжээ аягүй сайн чагнадаг хүн. Тэгээд надад сүүлийн нэг 6 сар аягүй сайн мэдрэгдэж байгаа зүйл нь болохоор энэ байгальд их дэлхийн өөрөө аягүй юм том энерги. За дээшээгээ окторгуу тэнгэр маш том энерги. Нүн яг юм ээж аав шиг надад санагддаг. Тэгээд өчтөр яг ийм 2 мэдрэмж одоо тэр 2 энергич хүү 2 мэдрэмж надад хоёулаа л аягүй хүчтэй орж ирсэн тийм. Ийм байгаль дэлхийд аягүй холбоотой мэдрэмж надад төрсөн. Нөгөө талаас окторгуу тэнгэртэй аягүй тийм холбоотой мэдрэмж надад төрсөн. За тэгээд бас аягүй хүчтэй мэдэрсэн зүйл нь болохоор одоо ингээд нэг юу хэмтэй ингээд нэг хамгаалтанд байгаа тийм мэдрэмж төрсөн. Хамгаалтанд байгаа. Хамгаалагдсан мэдрэмж тий. Одоо ингээд хүүхэд ингээд магадгүй ингээд юу яж болно шүү дээ. Гадаа саатан ингээд тоглож илаа гэж бодлоо тий. Тэг ингээд унчлаа тий. Магадгүй ингээд явж байгаад ингээд бүдрээд унчлаа тий. Тэг аяга өвдлөө. За тэгээ уйллаа гэдэг ч юм тий. Түнгүүд хамгаалах хүн байхгүй юм шиг бодоод тэгээд айж болно шүү дээ. Гэтэл ингээд нэг ээж нь ч юм аав нь хурж ирээд эсвэл хоёлаа хурж ирээд өө миний хүүхд яасан ингээд унцсан за би зүгээр дээ. It's okay. Ингээд би чамаа хамгаалъя ингээд хамт байна. Окей. Гэт тэрээд ингээд тайвшруулж байгаа. Яг тийм зүйл наваа өчтөр болж хувирсан байсан гэсэн. Амар ш ингээд зарим нэг зүйл дээр маш их юм айцтай. Тэгээд ийм сэтгэл төгшүүрс байсан. Тэгээд тэрнээс болоод би махад ингээд чангарсан байсан. Тэгсэн чинь өчтөр яг ингээд бяцлаа хийж ангууд би ингээд хамгаалагчтай байна, хамгаалалттай байна тий. Ингээд хоо ертөнц намайг юу хамгаалт юм байна гэдэг мэдрэмж төрөөд за окей. Шаардлагатай зүйл дээр л ингээд сахаа зовоод байсан биш дээ. Гээд ингээд миний би амар хүн тайвширд мэдрээд тэгээд уйлаад энийгээд инээдтэй юм санагдаж байгаа. Яагаад гэвэл ийм сони юм дээр ингээд санаа зовоодох шаардахгүй байсан чинь ингээд өөрийгөө санаа зовоод байсан биш. Ямар инээдтэй юм бэ гэж. Нөгөө талаас за одоо тэгээд санаа зовоод байсан чинь ингээд зүгээр хамгаалтанд байсан гэдгээ мэдээгүй те. Тэгээ ингээд надад айгүйх ингээд хэцүү байсан. Зөндөө олон жил ингээд санаа зовоод айгаад ингээд дотроосоо ингээд чичрээд ингээд яваад байсан байх штэ гэ тэрийгэ бодож явах уйлаад тэг энэ ч бас нэг талаас амар өрөвдөлтэй байгаа байхгүй тэг ерөөсөө энэ хамгаалтанд байгаа ч тийм үү эсвэл юм гоё юм бүгд л юм гоё халбаатай гэдэг мэдэрч чадахгүйсэн учраас тэрнээсээ болоод ингээд юу яагаад гэсэн биш тэг санаа өөрийгөө зовоогоо дотроосоо айгу шаналаад байсан байхгүй тэгээд тэр чинь айгу өрөвдөлтэй зүйл байхгүй тэг нэг талаас инээтэй нэг талаас өрөвдөлтэй ив гэмээр тийм зүйл тохиолдлоо. Тэгээд тэгээд хоёр тэр айц байхгүй болчоор яасан бэхээр би ингээд яг өөрийнхөө баймар санагдсан. Бүр ингээд тултлан, бүр ингээд 100%, бүр ингээд this is me, this is who I am гэмээр тий. Яагаад гэвэл ингээд өмнө нь магадгүй тэр айц байсан учраас намайг тий за чи ингээд нэг жоохон нэг 60% дээр нь байцгаа те өөрийнхөө яг ингээд хүслийнхаа яг өөрийнхөө дотоод хүний 60-70% дээр нь байцвал та тэгээ үлдсэн 30% нь бити бай. Гэдээс юм шиг санагдсан. Тэгээд одоо болохоор аюу гоё. Яа би ч юм шүү, би ч юм хүн шүү гэсэн мэдрэмж байна. Яа тэгээд нэг яг хоо ингээ олон төвшөнд харж үзэж болно. Бид нар бол өөрийнхөө идэвхрэлийг бие махбод, махан бие, сэтгэл зүй, одоо буюу бодол эмоц. За тэгээд айн магадгүй тий одоо энэ энерги, эрчим төвшин гэсэн 3 төвшөнд авч үз болно шүү дээ. Тэгээд сэтгэл зүй идэвхрэл ингээ цаашаа урт хугацаанд яваад хахаар угаасаа ийм аяанда ийм
одоо эрчим рүү ч гэдэг юм уу, сүнслэг байдал руу ч юм уу, зүгээр л юм оршихуй энергитэй холбогдох байдлаар гарч ирдэг юм шиг санагдаж байна. Тэгээд хамгийн гол нь бид нөгөө нэг ингээд логик тарих гэдэг зүйл бол далд хомсоос аягүй юм салцсан байдаг зүйл гэдэг ойлгох хэрэгтэй. Логик тарих чинь ерөөсөө л эго үүсгэж байгаа зүйл байхгүй. Яагаад эго үүсэж чинь вэ гэхээр би бол энд байна. Тэгээ би ингээд бусад бүх зүйлээс ингээд салангад байгаа. Тэнгүүд одоо ингээд өөрийгөө л ингээд авч явахгүй болохгүй шүү дээ. Маш их айц үүсэж байгаа. Ойлгож байна. Өөрөөр хэлбэл одоо энэ аяг байлаа гэж бодсод аяг чинь одоо ингээд салангад зүү шүү дээ. Тэгэхээр одоо энэ аягийг энэ данх, энэ гүц, энэ зүйлс ингээд өвтгөж магадгүй. Тэгэхээр би дандаа өөрийгөө хамгаалах ёстой гэсэн юм айцын дунд л яваад байна гэсэн. Тэгэхээр энэ ийм салангад ойлголт гэдэг бол өөрөө бидний эго үүсгэхдээ нэгт хоёрт сэтгэл зүг аягүй юм таагүй болгодог. Тийм айц ч тийм гутамшиж тийм маш олон байдлаар ингээд юу байж байгаа юм. Шаналгаж байгаа. Гэхдээ бүх зүйл ингээ холбоотой байна гэдэг мэдрэмж зүйлийг мэдрэмжийг аваад ирэхээр яах нь вэ? Энэ одоо айхаа болж эхэлнэ гэсэн. Яагаад гэвэл би чинь бүх зүйл одоо энэ данх надтай холбоотой юм байна, энэ гүц надтай холбоотой юм байна, бүгдээрээ юм холбоотой юм байна тий. Бүгдээрээ ингээд тодорхой хэмжээгээр цаагаараа энерги чинь далд хомсроо чинь холбогдсон юм байна. Тэгэхээр одоо ингээд айх шаардлагагүй байна. Өөрөөр хэлбэл одоо модны навч өөрийгөө ингээл би бол ингээд навч гээл ингээл эго шоол байж болно шүү дээ. Би бол амар гоё ургадаг навч гэх юм уу те. Тэр амар гоё ургадаг навч чинь ингээд өөрийгөө тустай гэж боддог байхгүй. Гэтэл би чинь модноос ургаж байгаа юм байна. Мод чинь доороо үндэстэй юм байна. Үндс нь ингээд доошоо газар руу ороод тийм ингээд байгаль дэлхийтэй холбоотой юм байна. Тэр бүх зүйл ингээд холбоотой юм байна гэхээр тэрнээс ингээд одоо айхаа болж эхэлж байна гэсэн. Ер нь бол өмнө нь бол те би бол ингээ навчтай те. Тэгвэл тэнд байгаа навч намайг яах вэ? Энд байгаа навч намайг яах вэ? Энэ мөчөр намайг өвтгч юм шүү дээ. Энэ мөчөр надад таалагдаж гин үгүй. Ингээ бүх зүйл дээр ингээ салангад боддог байсан л одоо тэр навч, энэ мөчөр бүгдээрээ л нэг те. Одоо ингээ би ингээ хамгаалагдсан, хамгаалтанд хаач гэх юм тийм мэдрэмж гарч эхэлдэг. Яа. Яа, би тийм мэдэрсэн тэгээд тэрийг бас хуваалцъя гэж бодож байна. Тэгээд бид нэр маш их энерги айцсанд алддаг. Айц тэгээ ингээд айцаа одоо айцнаас өөрийгөө сатааруулахын тулд маш их зүйл хийж гин. За тэгээ айцаа бас тэгээ доошоо төвчхийн тулд маш их энерги зарцуулж гин. Энэ бүх зүйл бидний амьдралыг ингээд ийм энергигүй, хоосон тийм ирч хүчгүй тийм болгож чинь ер нь бол. Тэгээд ингээд ирч хүч байхгүй болоод ирэхээр яах нь вэ? Сулдаад галцаггүй болоод ирж чинь. Галцаггүй болоод ирэхээр бус хүмүүсийн иргэшэл маш их орж ийн. Тэгээ сэтгэлээр унж ийн, готарж ийн, бие махбодын өвчлөл үүсэж ийн. Тэгээ нөгөө ирч хүчийн алдаад байна гэдэг чинь айгу том асуудал байхгүй. Би одоо нөгөө сэтгэл готрлын хичээл дээр ч гэсэн ярьсан. Бидний яг үнэндээ ингээд ирч хүч маш их алдаж байгаа учраас тэрнээсээ болоод сэтгэл зүйн унаа бие махбод ингээд султаад байна гэсэн. Ирч хүчээ юунд алдаж байгаа гэхээр юм өөрөө анзаарахгүй байгаа маш их юм эмотуудыг доошоо дарж түгжих. Тэ одоо ингээд бодоод үзэх юм бол ингээд нуруунд дэр чинь ч гэх юм уу эсвэл сэтгэлийн гүнд чинь тэ юм нэг юм одоо юм шоронч гэх юм уу юм газар ингээд маш олон юм айц гутамшиг өөрийгөө эргэлзэх гимших те буруутгах юм мэдрэмжүүд ингээд байж байгаа байхгүй юу далд хомсор чинь тэнгүү тэрийг нөгөө гаргаж ирэхээр амар өвдөлттэй юм санагдаад хэцүү юм санагдангууд доошоо ингээд түгжээл ингээд дараад те гарч иж болохгүй гарч ичгүй эн чинь өөрөө их энерги чинь ингээд совж байгаа байхгүй. Гэхдээ энийг бид нэ анзаарахгүй байна. Тэнгүүд энэ ингээд доор байгаа эмоцудаас бас яах нь сатааруулахын тулд сошиал медиач гэх юм уу ажлын карьер, мөнгө, алдар нэр маш олон зүйл ингээд таашаалуудыг бид нэр хөөж энэ хөөж байгаа араас нь гүйж байгаа энэ үйлдэлчин хүртэл бас их энерги зарцуулж. Тэгээ гадагшаага дотгошоо төгжээд гадагшаага сатааруулахын тулд ингээд араас нь гүйж байгаа зүйлстэй маш их энерги зарцуулж байна. Тэгээд тэр энерги чинь ингээд шавгадаад ирэхээр сэтгэл зүг чинь ингээд доошоо оноод байна. Бие махбодыг чинь өвчлүүлж байна. Тэрийг сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр уг нь бол би ингээд дотоод хүүхдийн идэвхтэй хүн болгон хийгээсэй гэж үздэг. Яагаад гэхээр дотоод хүүхдтэй холбох тусам л далд хомсол руу холбогдож байна. Далд хомсол руу холбогдох тусам л ингээд
лог тархиндаа ингээд эзэмдүүлэх, буюу лог тархиндаа дарангуулагдах шаардлагагүй болно гэсэн. Ер нь бол яг хүн болон гоё өөрийнхөө амьдралын тийм нүү аяллаа цагаа хугацаагаар л энер чаглалтаа дотоод хөвгтэй холбогддог баг л та. За тэгээд надад 3 дахь басны хуваалцмаар зүйл байгаа. За тэгээд хай нэг жоохон 3 дахь цагаа хийж уугаад тэрийг хийнгээ гоё юм яриа. Тэгээд дуусгая. Ер нь бол 10 минутын дараа миний уулзалт эхлэж байгаа болохоор уулзалт руу орж бэлдэхгүй болохгүй. За тэгээд ерөөдөө өндөрлөх тал руу хэдүүлээ оръё. Цайны маань одоо ч юу лээ 4 5 дахь хандлалт нь болж байгаа шүү. Ерөөдөө бол цаг манай багш бол 3 хандлал гэж ярьдаг гэхдээ би бол жоохон практикс учраас олон хандалж байна. Гэхдээ яг үндэ сайн цаг 6 ч юм уу 7 хүртэл хандлах боломж өгдөг. 6 хандлалт 7 хандлалтанд ингээд амт нь гарч ирсээр л өгдөг. Тийм гоё цайнууд зөндөө бий. Гээд гоцаага хандлахын хүлээгээд байж хаа чинь ч гэсэн өөрөө бясалгал болж байгаа. Тэгээ хамгийн гол нь сайн мэдрэх хэрэгтэй л дээ. Цай маань яаж ийна? Яаж хандлагдчих? Одоо жишээ нь хэр хугацаанд хүлээх вэ гэдэг чинь хамгийн том асуулт байхгүй. Тэ? Сайн хүлээж гин үү, муу хүлээж гин үү? Биш хангалттай удаан хүлээсэн үү, эсвэл хэтрүүлсэн үү, эсвэл хэд бага хугацаанд хандалч уу гэдэг чинь аюул чухал байхгүй. За өнөөдөр орой баг унтахгүй гэж магадгүй. Зөндөө кафе уулаа. Зарим өдөрч бас ингээд хэд их цай авчихаар орой 2-3 хүртэл хамаг би бадараад ерөөсөн кафенаар дүүрсэн. Гарын алга, гарын хуруунууд хүртэл ингээд чимчгнээд унтаж чаддаг шүү дээ. Гайхшигт. Гайхшигт. Гахалтай. Таны амт яг гоё бүх талаас гоё юм тэнцвэртэй болоод ирэхээр аюу гоё. Одоо энэ бол яг юм одоо ноолог амтанд байна. Жоох юм тослог амтанд байна. Тийм амд ингэ гоё бүх талаараа гоё ингэж одоо бүх амны хэсгүүдийг ингэж бүрхэж тэгж амтагдаж байна. Тэгснээ нэг чимчгэнсэн юм жижигхэн юм нэг цэцэгний чим шиг амт байгаад байгаа хөөх тань. Гахалтай. За тэгээд сүүлд нэг бас ярмаар байгаа зүйл нь болохоор жижигхэн юм гоё point хэлмээр байгаа зүйл нь болохоор хэдүүлээ сэтгэл зүйн үйлчлэг ингээ Монголд эрүүл мэндийн даатгал дээр хамруулах хэрэгтэй байна. Ер нь бол тэрийг бас хэлмээр байна. Сэтгэл зүйн үйлчлэгийг авч чадахгүй байгаа хүмүүс зөндөө байгаа хгүй яа гэвэл санхүүгийн боломж өгч тийм тийм. Бид нэр одоо ингээд улсын эмнэлэгт те бие махбод үзүүлэхэд болоод байдаг. Тэгвэл сэтгэл зүйн үйлчлэгийг авч явахдаа бас энэ эрүүл мэндийн даатгал төлж байгаа мөнгөө бас амар шүү дээ. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалаас ингээд одоо сэтгэл зүйн үйлчлэгийг авлаа гэж бодоход 50% ч юм мэдгүй одоо 30% ч юм хөнгөлдөг баймаар байна. Тэр бол одоо ингээд гадаадын улсуудад Америкт маш их ингээд өргөн тэлсэн хэрэгжиж байгаа тийм зүйл те. Хамгийн гол нь ч нөгөө сэтгэл зүйн үйлчлэгийг юу хүртээмжтэй болгож байгаа буюу ингээд маш олон хүнд хүргэж байгаа хэрэг. За тэгээд зөндөө зүйл ярих байсан ч гэсэн амцсангүй. Тэгээ 3 дахь point бол тийм байна. Эрүүл мэндийн үйлчлэгээ хүртээмжтэй байх хэрэгтэй, сэтгэл зүйн үйлчлэгээ хүртээмжтэй байх хэрэгтэй. Гэхдээ хэдүүлээ нэг дараагийн 2 дугаараар илүү ярилцъя заяа. Тэгвэл одоо цаг тасгаад байна. Окей, эхний бичлэгийг үзсэн байлаа. Тэгээд таалагдсан бол subscribe and like. Балай ингээ YouTube чинь болох ч гэжтэй.
За. Yeah, share. Okay. Bye.